За бурхан байр энэ хийгээд үүнийг үл энэ ба үүнийг бүтээх болоо хэмээн цаасанд оюунаа итгэх буюу эс бүтээвээс оюун амрах үгүй ирэх буюу гэж тийм ээ. Эс бүтээс оюун амрах амар үгүй ирэх буюу гэж буюу номноос тийм хэмээн номлосон бөгөөд идүүгээ орон цагаар тэр үл чадах энэ мэт үлдэх хэрэгтэй хэмээх бөгөөд гэж. За тэгэхээр энд юу хэлж байгаа нь одоо төлөгч мэрэгчээ хүмүүсийн бол одоо үгэнд ордог үзүүлээд мэрэгжүүлэх юм бол тэгсэн мөртлөө бурхны одоо номон дээр бол 10 нүдийг төвчих хэрэгтэй 10 цагаан буйныг үлдэхтэй ийм сахил сах хэрэгтэй ийм номыг бодож бясалгаж ийм бүтээх хэрэгтэй гэдэг тоодгүй тэрэн дээр ямар ч тийм амар амгалангүй болдгоо гэж тгий хэлж байна тийм ээ. Төлөгчийн төдийч үзэхгүй байна гэдгийг гаргаад байна тийм ээ. Тэгэхээр бурхны номонд бол итгэх хэрэгтэй шүү л гэдгийг чухалчилж байгаа. За тэгээ бурхны зарилыг нэг мосон огоорч өөрийн мэдл нэгний дээр шууд ороод мөн хэмээн зарилэг босон болоо. Бөлгөө хчилж. Тэгэхээр бол за бурхны номон дээр нэг юм байдаг юм да за байдаг. За энэ ч одоо бүтэж чадахгүй хөө энэ арай л дийлэхгүй юм байна гэж боддог гэж байна тийм ээ. Тэгсэн мөртлөө төлөвч мэрэгэн зэрэг хүнд үзүүлчүүл тэрнийг ал яг яс хийдэг. Хийхгүй л өөрөө хямардаг. Сэтгэл намар амгалан байдаг гэдэг. Тэгэхээр бурхны номон дээр одоо түүнээс дээр барих хэрэгтэй шүү дээ л гэдэг ингэж хэлж байгаа тийм ээ. Бүгд л маань. За эс шинжилвээс оюун баясах өгсийн төдийх жиндүүрэх бус сэтгэлийг татгаш нэцүүлэн нягтад шинжилвээс маш үнэн байна. Тэгээ үүнийг ингээ бодоод байвал үнэн байна гэж хэлж. Түгээр л бурхны эрдмийг бас санаад зүрхнээсээ шийдэж магад мэдлийг хэр удирдахад хичээх тэр орвоос тэр айлан гарсан ном хийгээд ном түүнийг бүтээгч ховрогт ч магадлыг түүн лүгээ адил нэжгээд ирэх тул итгэл явуулах онсон додох бөгөө тэр үгүй бөгөөс мөр бусдыг юун өгүүлэх итгэл явуулах сэтгэл уярч ирэх газар үгүй болоо гэж. За тэгэхээр бурхныг тоохгүй юм чинь бурхны номыг бол тоохгүй, номыг тоохгүй юм чинь бурхны одоо номоор явж байгаа хургуудын үгийг тоохгүй болчихно гэсэн үг үстэй тийм ээ. Тэгэхээр бол энэ нэгэнд л үнэхээр итгэж тэр номныхан дагуу үлдэхгүй л ямар нэгэн одоо тийм эрдэм номдорхгүй амар амгаланд одоо чадахгүй гэсэн үг үстэй тийм ээ. Сэтгэл нь өлөдлөхгүй шүү дээ л гэсэн. За ингээд бурхны эрдэм гарч байгаа тийм ээ. За биднээс бол бурхны зарилыг бол төлөгчийн төдийч тоохгүй байх шүү гэж богдлоо хэлээд байгаа. Тэгэхээр жинхэнэ ховрог хүмүүс лам хүмүүс бол одоо төлөгч мэрэгч бурхны шишинтэй бол төлөгч мэрэгч одоо янз янзын хүнд үзүүлэх хийхээсээ илүү бурхны номыг уншаад түүнийхээ дагуу судалж тэгээ бурхны номны дагуу одоо сэтгэлээ дадуулаад амар амгалан төрөх түүний номоор ёсоор явах нь их чухал байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр энэ бол их чухал байна гэсэн үгийн хэсэг дээр. За хоёр номын эрдэм гэж тийм. За бурхны эрдэм бас одоо номын эрдэм. Бурханд биширснийг учир шалтгаан болгож хязгаарлал үгүй эрдэмт. Бурхан энэ нь иш ондын ном төрдөх хийгээд мөрийн үнэн гэж тийм ээ. За гогдон ламдан буюу мөрийн үнэн, хорхон үнэн хэрэгжилжтэй төрдөх буюу. За гмийг дэвчих ба эрдэмүүдийг бүтээх юм чанарт илт болгосон хийгээд бясалгаснаас болсон болоо хэмээн дурдан үлдэх бөгөөд ном үнэхээр хурааснаас утга болоо гэж хэлж байна. Чойн дүрд даа гэдэг номыг хурааснаа утга юм аа гэсэн үг тийм. Тэгэхээр бурхны ном гэдэг нь иш за тэгээд онол буюу одоо үйл үйлдэл гэсэн үг тийм. Иш гэдэг сургаал одоо яг тэр бичигдсэн номын одоо үзнэ гэж үздэг. Тэр нь бол одоо хорхийн ном за мөрийн үнэн гин бүгдийг дэвчхийн эрдэм. За тэгэхээр энэ бүгдийг бол мэдчихэд өөрөө бол эрдэм бүгдийг бүтээчээд тэгээ түүнийхээ одоо бясалгал бүгдээс гарсан юм аа. Түүнийг бодох. Тэгэхээр энэ бүгд бол үнэхээр номонд л хураагдаж байна. Тэгэхээр бурхны номыг бол тийм эрдэмтэй байна гэсэн үгтэй тийм ээ. За 3 хуврагын эрдэм. За эрхэм хотогтон бодголууд мөн бөгөөд чинь жохог дээд гурийн одоо хувраг гончигсөн буюу жохог дээд гурийн одоо аврал болдог хуврагууд бол хамгийн гол эрхмүүд нь бол одоо пагу аюу няманг одоо бараад эхэлсэн хоосон чанарыг илт онцсон биегүн үзлийг илт онцсон юм бодголоод байна шүү дээ. За тэрээр номын эрдмийг дурдахыг бөгөөд түүнийг ёслон бүтээхийн үднэс дурдан үлдэх бөгөөд ном үнэхээр хураасан утга мөн гэж хэлж байна. За чойн дүрдүүдийн утга юм аа гэж хэлээд байгаа. Ном үнэхээр бас. Тэгээ номыг хийж байгаа хэрэгжүүлж байгаа л үнэхээр.
За хоёрдугаар ялгалыг мэдэх итгэл явуулах нь гэж байна. За хураангугаас гарсан мэд 3 эрдэнэ дотор янагс чанагсын ялгалыг мэдэж итгэл явуулах хэрэгтэй гэж хэлж байна, тийм ээ. Орхон нь юу вэ? Хургууд нь юу вэ? Тэр бурхны ном нь юу юм бэ гэдэг ялгалыг нас цааш нь одоо олж бодохлуугаар учир утгыг нь бол түүнд одоо итгэл аврал одуулах хэрэгтэй гэсэн. За 3 нь ам амхаар итгэл явуулах гэдэг. За бурхан давралыг үзүүлэгч ба гэж бурхан бол авралыг үзүүлдэг юм аа, үзүүлэх заагч юм аа гэж. Нирван номд заагч, тийм ээ, бодит аврал юм аа. Нирван бол номд бодит аврал. Хурахт нь бол авралыг бүтээхийн нөхөрт барих гэж, тийм ээ. За хургууд гэдэг нь ном заах гэгээр л нөхөрлж шадар туслах болж явдаг учраас бас аврал юм аа гэсэн. Барихын үүднээс итгэл явуулах бөгөөд винан агуу их тайлбараас одоо гарсан мэт юм аа. Чачаан дэлбэр, дэлбаа чичэр дэлбаа гэдэг номоос татсан байна, тийм ээ. Винан агуу жинхэнэ одоо авралыг заагч бол бурхан. За тэгээд жинхэнэ аврал бол нирван бол ном. За тэгээд тэр аврал нирван дүрхийн одоо нөхөр нь бол хургууд гэж, тийм ээ. За 4 гэж байна, тийм ээ. За бус төр үл өгүүлэхийн итгэл явуулах нь гэж, тийм ээ. За дотоод хийгээд гадаад багш хийгээ шашин ба түнд суралц хөгчүүдийн дээд доордыг мэдэж гэж, тийм ээ. За өөр шашинтай одоо бурхны шашинтай хоёрын юм бол багш, ном, одоо тэр сургаалууд нь дээр доорыг ялгаж мэдээж 3 эрдэнэ ямагтыг авралт баримзаа гэжэлж. Тэгж хуудэд урыг бол авралт барих хэрэгтэй. Тэдгээр лүгээ үл зохилдох багш төргүтнийг авралт үл барих болоо гэж. Тэгэхээр хуудэд урвтай одоо таарахгүй тийм бүгдд л аврал одуулахгүй маа гэсэн утгатай байсан, тийм ээ. Тэр нь хоёр ялгалт багшийг ялах нь бурхан нэг юм үгүй эрдэм төгсөн бөгөөд бусдын багш нь түүнийс няцсан бөгөөд гэж, тийм ээ. Бурханы одоо бурхан багш бол одоо гин бүгдийг барсан. Өөр шашны өөр одоо үзэл баримталтай бол гимтэй байна гэж үзэх юм шиг. Гим ямар бусдыг алагчаадаг юм уу, тийм ээ. Янз янзын одоо гим алдал байна уу гэдгийг шинжиж үзэх хэрэгтэй, тийм ээ. Бурханд бол бурханы шашны одоо бурхан гонч өгсөнд бол тийм л байхгүй гэж. За тэгээ ялангуяа хүлэмж багтаалаас гэж, тийм ээ. Би энэ бус багшийг дэвчиж ялч төгссөн чамд итгэмөө би. Тэр юуны тул тэмээвэс чи гим үгүй бөгөөд эрдэм төгссөн хүнээсэн хийгээд тэрсүүд бусдын гол ясанд ямар мэд зүйлийг санах. Тэр мэд итгэл чамд миний сэтгэл энэ сөслөх болвоо. Тэр мэд хамгийн айлгч бусдын талын гимээр хутаасан сэтгэлд төгс санал бүрэлснүүд ч гим үгүй багш чамайг үл үзэх болоо хэмээн номсон юм аа гэж, тийм. Үнэхээр бол та бол гим алдаа байхгүй эрдэм бүгдийг төгссөн байна. Бусад одоо дэрсүүдийн багш нарт бол тийм юм байхгүй байна. Тийм ээ. Бусад одоо тийм хүмүүс бол таны бол гимтэй гэж харж байгаа болохоос үнэн мөн чанарыг ханахгүй байна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Би бол таныг бол тэгж харахгүй байна. Та бол үнэхээр бол эрдэм төгс гим үгүй байна гэж түүнд бол үтсэн гэсэн үг шүү дээ. За ингээс үлийнх нь дөрөвдөх нь бол итгэл явуулах суралцлын зэрэг гэж, тийм ээ. За тус-тусын суртал, ерийн суртал гэж, тийм ээ. За тус-тусын сургаал хань ерийн буюу нийтийнхэн сургаал гэсэн юм байдаг, тийм ээ. Анханд нь хоёр хаах хийгээд бүтээх суртал. За юу хорихын, юу хаахын, за юг бүтээхийн гэсэн үг үстэй, тийм ээ. За анхан нирванаас гэж. Алимд гуравт итгэл явуулсан тэр нь үнэхээр увш бөгөөд хизээч бус тэнгэрүүдэд итгэл явуулах бус болоо. Дэдийн номд итгэлээр явуулснаар хөнөөгдөд алах сэтгэл үгээ хагацах. Хуурахт ч итгэл явуулснаар дэрсүүтэн үгээ нөхрлөх бус юм номсон мэт гэж, тийм ээ. За үүнийх нь тайлбар нь явж. За бус тэнгэр итгэл үл явуулах хийгээд амьтанд хор хөнөөлөд төвчих хэрэгтэй гэсэн. За гончиг сүмнээс өөр жоход дэд гурваас өөр одоо тэнгэр янз янзын юмд бол аврал итгэл явуулахгүй, итгэхгүй гэсэн аштын одоо авралд бодохгүй гэж байгаа, тийм ээ. Амьтанд бол хор хөнөөлөд төвчнэ гэж. Бас дэрсүүд лүгээ үл нөхцөх гур болоо. За өөр шишинтэй хүмүүнтэй бол одоо нөхцөж нийлж, тийм ээ, ихгүй гэсэн үг, тийм ээ. За наваа дахах, уул дахах дээр одоо тэгээд ахиж гинөө гэж бол энийг бол зүгээр одоо найз нөхөд юм уу одоо биеиндээ одоо хүндэтгэл үзүүлэх маягтайгаар одоо шин ажил бүтээхэд хоолунд өгөөд мөнгө төгрөгийн нөгөөд ингээ хийдэг шиг одоо юм бороо хор оруулах юм. Ингээд иймэрхүү баягаар бол бодсон. Тэрнээс цаа жинхэнэ авралт бол барьдгүй гэж үздэг, тийм ээ. Энэ аваа дахих уул ус дахих хэднээс дээр бол.
За мэдээж амьтанд бол хор хонолын идэл төвшсөн тийм ээ. За тэрсүүлгөө нөхцгүү гэдэг нь одоо жинхэнэ нөхөрлөд дундаа ороод тэднүүсээ одоо ясаар нь яваад тэхгүй үстэй тийм ээ. Тэрнээс зүгээр уулзаж ярилцах, биеиндээ туслах тэрэнд бол байж л шүү дээ. Тэр битгийл одоо хүмүүст тэрсээ битгийл одоо адгуус төрдөл зовсон цагт нь бол тусалдаг үстэй тийм ээ. Нөхөрлөх тэгэхээр арай онdoогоор бодох хэрэгтэй байна тийм ээ. За түүнд анх ертөнцийн давшин тэнгэр хийгээд Вишну тэргүүтэнд аштын аврал бол барих бөгөөд бэрд болсон шүтээний эзэд хийгээд лустар юу үүлэх юм бэ гэж Вишну үеийг чадaltaй тэнгэрүүдэд ихгүй байжж за газрын эзэн бэрд эднүст одоо юу ирэх вэ гэсэн үг үстэй тийм ээ. Тэрч 3 аврал сэтгэл үтгэж эдгээр оюунаа өгөөс үл болох мөн буй. За тэдгээр даруй ном төгөлдрүүл заримны нэг нөхрийн нэрийн үлдэх бус болоо гэж. Даруй гэдэг чинь одоо дахид бол хуур оруулах, бороо оруулах, ажил үсээ бүтээхийн тулд бол одоо нөхөрлөхийн одоо гэх юм уу тийм ээ төшөд тулгуур одоо биевиндээ тустайгаар одоо хийх тэрийг хэлж байгаа тийм ээ. Үлгэрэлвэс өглөгийн эзэд амьдрахын нөхрийг ирэх хийгээд эмчид өвчин идэхийн эгэрлийг барих чинь бол гэдэг сурч тийм ээ. Шинэ өглөгийн эзэд амьдрахын нөхрөл биевинтэйгээ 8 арилжаа хийх бол одоо байна шүү дээ тийм ээ. Хүн өвдөхлөөр за би энэ өөр шашин төвнөр эмчлүүлэхгүйгээр ингээ яваад иж болохгүй шүү дээ тийм ээ. Тэрэн шиг бол ийм харилцан биевиндээ тустайгаар бол ажил үсийг бүтээж болно гэсэн тэрийг хэлчих тийм ээ. За хоёрдугаарх нь хүмүүн хийгээд адгуус тэргүүтэнд гөвшөх хүлэх гямдны хороонд оруулах хамбыг нүхлэх үл даах мэт ачаа ачих тэргүүтэн санал хийгээд барилгаар амтнд хор хонолыг төвчих болоо. Санаа бодлоороо дамжтныг хорлохгүй байна, үлдээрээ чихгүй байна л гэсэн үг шүү дээ тийм ээ. Монголчууд бол угаасаа одоо буйнд малаа амтныг бол одоо зовоож алах хит их тарчлаах гэднээс үнэхээр үздэг тийм ээ. Нялх амтныг алах энэ бол үнэхээр гим нүгэлтэй гэж үздэг тийм ээ. За тэр үтгий бол дөнгөж 100 болоогүй тийм ээ. Хаавар одоо ядарсан мал хоолндоо цадуугаач байгаа амтныг бол алаад идээд ингээд яхийг бол үнэхээр дээрэд бурхны шашинтай одоо тэгээ зөв сэтгэлтэй хүмүүс үнэхээр төвчгүй ш тийм ээ. Яг л жаргах цаг юм шиг байна тийм ээ. 100 гэдэг чинь хавар гэдэг чинь дөнгөж тэр өвлийн хүүтэн хахир хүүтэн хавар нүсийг дагаад дөнгөж дулаа оруулж итэн одоо алаад ичихлээр болохгүй юм. Тэгэхээр монголчууд бол 100 бол ялангуяа улайг бол маш их төвчтийдэг. Хавар бол намрын одоо өвлийн хийсэн тэр борц одоо юу гэдэг тэрүүгээрээ цагаан дэгрээ болгоод ингээ явж ирсэн. Тэгэхээр бол амтны зохиохыг өсдгүү тэгээ үржил одоо тэр юу гэдэг тийм үед нь бол үнэхээр амтныг бол хайрладаг. За өөрсдийнхөө аж ахуйн мал амтныг ч гэсэн хайрладаг ч тийм. Тэгэхээр бурхны шашинтай хүн бол амтнд хор хонолыг тийм ээ санал одоо тэр үйлээрээ төвчих хэрэгтэй гэж. За 3 дугаарх нь 3 эрднийг аврал болгон сэтгэлд үл итгээд муу шагчд дугаа зохилдон үлүүлдэг. Тэгэхээр багшийн муулаад байдаг юм уу, чухуудад бурхан ном хургуул лам нарыг одоо муулаад байдаг хүмүүстэй бол их найзлаад зүрхээ яваад авах бол тэр зохисгүй үстэй тийм ээ. Энэ бол одоо тэр сүд лугаад нөхрөлгүй гэдэг дээр орж ирж ш тийм ээ. За хоёр бол бүтээх гурван суртал гэж тийм ээ. За тус тусын одоо сургаал гэдэг ингээ гүйцэж тийм ээ. Тэр дотороос хаах хийгээ бүтээхийн суртал гэж бас юм байна тийм ээ. Тус тусын суртал дээр хаах хийгээ бүтээх. Юу хорих вэ гэдэг нь одоо юу бүтээх хэрэгтэй вэ гэдэг. За бурхны бие дүрс зурх зурсныг сайн муу хэр мэтэд нэгэн зүйл санжаад за чилэх зовох газар түл талбах гэж тийм. Чухуудад бурхны одоо дүрстэй ном хэвлэл одоо чөдөн зэдмэстэй дурсан багт хамаагүй жорлон болон тавих ч юм уу. Бохор газар, эвдрэх газар тавьж болохгүй гэж одоо хэлээд байгаа тийм ээ. Ялангуяа энэ олон нийтэд тардаг тийм одоо бурхан сэвтүүлдэг тийм юм дээр л ялангуяа бурхны хөрөг дүрс эднүүдийг бол зурхгүй бичихгүй үйл таарах юм шиг байна тийм ээ. Хэвлүүлэхгүй бол. За барьцаанд тайлбах тэргүүт үмэл бишрэх хийгээд босхын аргыг дэвчиж багш мэтэд хүндлийн оронд барих бөгөөд гэж. Цадан дэлгээс нь ямар мэд сайвар одсны бие дүрсийг модноос ч үүдсэн хэр мэд боловч болмоо мэрэгд бэр дахмуу хэмээн амсан болоо гэж хэлж байна тийм ээ. Юугаар өвчтөөсөн байх бурхадын одоо баясаж хөргийг нь дээш нь тавьж алил одоо зохистой газар нь тавьж их хэрэгтэй маа гэсэн үг. За ишийн тийм ялуулаас хүчтний хөвгүүн цайвар шарбэ сурхан хийгээд үл сурхууны хургуудад заан тэргүүт чийбэр ном буюу ном бус юг мэдхүү хэмээн
тэргүүт муугүй л адил. Бус 18-ыг үүснээр тэргүүнд ус адил бус 18 буй матар загсны язгуурт төрөөд багш Гавошвийн цагаас шагжийн хаан хүртэл адуусан цөөн хэмээн номсон гэхэд гэж. Тэгээ энэ бол түүх байдаг тийм ээ. Нэг хүн цайвар одчин хүн гээд бахан хувргуудыг хүмүүсийг тийм ээ. Чи заан толгойтой гэдэг юм уу янз янзаар муулаад доромжлоод бие биенээ доромжилсан юм шиг. Тэгэнгүүт тэрнийхээ үлийн өрөөр бол одоо Гавошо гэдэг чинь оцронгийн үеэс одоо бурхан багшийг үрсүүлтэл адуусан төрсөн гэж. Тэгэхээр лам хувргуудыг доромжлох гэдэг бол маш их үйл муу үйл юм. Одоо өөр нь бол одоо муу гэдэг юм шиг. Лам гэлтгүй бусдыг доромжлох, янз янзаар элдвэр хийх гэдэг үл үнэхээр л зохисгүй. Ямар ч хүнд одоо байсан болохгүй юм тийм ээ. Энэ бол одоо зохисгүй юм аа. Тэгэхээр бол чохог дэдгүрийг хийж байгаа ч зүгээр энгийн хүмүүстэй бараг тийм ээ хургууд дээр ингэж байгаа ч бурхны дүрс эднэсгүй тэгж муулж доромжилж одоо болохгүй маа гэдэг гарч ирж байна. За багсаг ишээс гэж нэ багш орчлон гівдэгч хаслангаас нөхцөний хойно төгс үзэсгэлэн